Асран гэх. Үнэхээр учир нь отхон байж чинь нэрэ. Одоо энэ хэл минь мартагдаж үгүй болох бай дээ. Тэ? Манай хэл үнэхээр баялаг, сайхан тэ? Аялалгүй сайхантай юм хэл. Тэгэхэд энэ маань мартагдаж үгүй болох уу? Өвөр монгол шиг болчихгүй гэж би бас айж байгаа байхгүй юу? За. За жишээ нь өвөр монголчууд тэ? Одоо үгийн баялаг тийм ядуу юм уу? Одоо хаашаа юм бөө мэд. Одоо тэ? Бүсгүүчдийн одоо чүүдийн минь одоо өргөн хэргэлдэг. Хөхний даруулга гэж сайхан үг байна. За, гой сонсож байгаа үстэй. Хөхний даруулга. За, өвөр монголчууд юу гэж юм? Мөрнөөс дэмжигч гинэ. Юу гэсэн юм? Богоно мөрнөөс дэмжээд яваад байгаа юм л да, тийм ээ. Гэхдээ тийм ядуу байгаа байхгүй юу? Наа чи шууд утгаар нэрлэж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Одоо зургтын удирдлага гэж сайхан үг байж. Алсаас эзэмдэгч гинэ. Юу гэсэн үг юм бэ? Одоо чинь ихнэр нөхөр хоёр удах гал ингэх нь шүү дээ. Ихнэргээ хүүе чи мөрнөөс дэмжихтэй тайлаач гэх юм. Би дэмжигчтэйгаа унтъя гэх юм уу тий? Одоо үнэхээр бас юм ядуу өчнөө бас юм байна. Тий. Одоо манайхаа ярьдаг ардын дуучин дууч шуухай гэж ямар гоё үг вэ? За. За тийм юу гэж байна? Ардын чарлаач. Чарлаад тахтай. Харин тийм ээ. Одоо манайхаа ярьдаг ардын дуу бүжгийн чуулгын бүжигчд. Бүжигчин ямар гоё сонсогдож байна. За тийм юу гэж байна? Ардын дуу бүжгийн чуулгын үсрэнгээ алцгнаг чаддаг юм. Ямар заваан нэрэлтэй би наач. Үсрээд алцгнаад ахтай яах вэ? Заваан багтай гэдэг. Тэ? Одоо мөхөөлт зайрмаг гэж сайхан үг байж байна. За тэр юу гэж байна? Мүсэн мөлж үргэнэ. Юуг энэ мөлчгөөд байгаа бид нар одоо тий? Одоо тий? Юу бэлгэвч гэж сайхан үг байна. За тий? Доох эсрэг хамтдаа ихэд найдвар гэдэг. За тэр юу гэж байна? Бачим явдсан байлээ. Би одоо яах юм сан руу ороод ихчэ бачим явдсан байлээс 8-ыг авъя гэх юм уу ашиг. Яа. Үнэхээр ядуу байгаа. Би бас сонсч ирсэн юм нэг усан санг юу гэж нэрлэх гэдэг. Усан сан тэгээд одоо бид нар ч усан санд бол чөлөө цагаа одоо зүв боловсон өнгөрөөс хэлээ сайхан байдаг тийм. Тэнд юу гэж байна? Олноор умбалдах газар гинэ. Олноор гог нь умбалдаад байгаа юм л да тийм ээ. Гар бөмбөгийн тэмцээнийг юу гэдэг гэлээ? Альсан бөмбөг араас нь адагдах тэмцээн гинэ. Баач яавдаач. Уран уулгалт гэж сайхан үг байж. Альбрийн галтэргаа гинэ. Юу гэсэн үг юм бэ? Би газар юу гэдэг гэлээ? Хамаг юма эдэн дадангүй гаргах өрөө гэж. Эмэгтэйчүүдийн эмзэг гэж сайхан үг байж. Салтай байцаах газар. Амгүй байцаах гэдэг юм уу яах гэдэг юм. Наач зариг интернет зүгээр харин тийм юм. Үнэхээр юм. Ер нь бид нар хоорондоо ихээр ярьж байгаа сүйдээ хэлний хомсдороо нэг иймэрхүү байдал үүсэж штэ. Үгүйсэхгүй штэ. Одоо жишээ нь чиний төрсөн өдөр боллоо. Төрсөн өдрийн бядуу одоо найз нөхдөж юм чамд бэлгэлдэг тийм ээ. За тийм төрсөн өдрийн бядууг юу гэж байна? Юу гэж? Насан баярын боо. Гогл хүн нас нэмжил байгаа юм л та. Тэгээ урдын бүтээгдэхүүн боо өгчд байна л та. Тэгтээ ядуу байгаа байхгүй тийм сууч та. За чиний төрсөн өдөр болж байгаа шүү сая. За сайн байна уу? Сайн байна. За төрсөн өдрийн баярын мэнд үү? Оо баярлалаа. Ямар сайхан ширээд сав. Хүүе, насан баярын боовч ямар гоё юу? Насан баярын боов гэдэг тэгээ хөөхтүүдтэй мөсөн мөлжүүр авч өгөөд авгаанаа дагуулаа салтай байцаа газар явъя. Ингээд ярих юм яах юм бэ чи? Аа? Үнээр утгагүй байгаа байхгүй юу? Яг үнэ яг үнэ. Бид хэр хэлмэн бас яг ийм хомост орох үед гэж бас айж байгаа байхгүй юу? ороод яах вэ? Орж ирээд терминатор ингээд араа өрцгөө гэж янз бүр байдаг. За өвөр Монголд терминатор явж байна. За дуу хөгжмөн янз явж байна. Нөгөө терминатор ч ороод ингэснэ. Алнаран гараа өрчөө. Энэ дээр хэн гараа өрчих юм бэ? Арга уртаас нь гэмээр байгаа юм. Үнэхээр ийм байна. Зөв. Чи тэр юмс энэ дээр үзлэл нэгж байгаа. Яг үнэхээр нэгж ирээ. Надад бас нэг юм бодол байна хаа. Сүүлийн дуунууд дээр яруу найраг гэж юм баг байхгүй ч удаа. Яг зөв. Дэх нь ямар сайхан яруу найрагтай дуунууд байсан юм бэ, тийм ээ? Тэгээ би бүгдийг хийж байгаа юм биш. Зүгээр зарим нэг дуунууд дээр. Жишээ нь би чамд нэг дуу сонсгоод заа. Дуучин дэлгэр мөрөн олон сайхан дуугаар төмдөр гэсэн сайхан дуучин. Тийм ээ? За нэг дуун дээр нэг одоо яруу найргийн холдууд их алдаатай шууд сонсоход их эвгүй сонсогдохоор тийм 300 хэлсэн тийм өгнүүд байгаад байгаа байхгүй юу? За чи ямар ч дуугаа сонсчих. За.
Гэрдүрэнгийн татуулсан гэргийн зандан бүсгүй чимэндээ гიშгсэн газар тань цэцэг ургуулсан гизэгтэй зандан тэнгэрийн бүсгүй баярлаа. За энэ дуу аялгау маш сайхан байна. Сайхан. За би түрүү хэлээсэн шүү дээ. Чи үгийг ихлээр сонс. Гэр дүүрэн гэгээ татуулсан гэж. За энэ яг яруу найрагт уянгийн хайлт гээд байдаг. Гэхдээ энэ шууд утгаараа сонсох юм бол харанхуу гэр баахан чийдэн зооцоо үг орж иж байгаа байхгүй юу? Тэр нэг асч аничаа тийм ээ. Ингижч нэг гэрэлдэг. За. Хоёрдугаар тэгвэл сүнс байж ич нэг гэрэлдэг. За бараг сүнс номх юм байна. За. За энэ яг хоёр төмөрийн сонсъё. Гэргий зандан бүсгүй. Гэргий гэдэг чинь хүний ихнэр. Тэгсэн мөртлөө зандан. Яатсан авгаа. Тэгээд зандан гэдэг үгийг чинь эрэгтэй хүн дээр хэрэгэлдэг болохоос эмэгтэй хүнд хэрэгэлдэг биш. Эмэгтэй хүнийг бид нэр арай өөр сайхнаар хэлдэг тийм ээ. За зандан гэдэг ийм хүнийг хэлнэ. Чи наашаа. Зандан бандэ. За энийг л гэргий болох гэдэг нь дуундар юу? За тэгээд гурав дахь мөрийг сонсъё. Гიშгсэн газардан цэцэг ургуулна. Өрөөс нь хөлийнхөө уланд бордоотой өрөөсөнд нь усалгаатай. За тэгээд бордоод услаад ингээд ургаад. Хаан гიშгэн ингээ ургаад байна гээл. Мөн үү? Тэгээд хамгийн сүүлд нь гизэгтэй зандан тэнгэрийн бүсгүй гэж байгаа байхгүй юу? Газрын хүн биш тэнгэрээр гэдэг. Тэгдэггүй яа тий. Энэ гიშгсэн газартаа цэцэг ургуулад яаж газар байх юм тогтохгүй. Тэгээд нар сараар аргатуулна гэж хэлж байгаа юм. Аав ээж ах トゥ амрах садны хин жаргадаад нэмэргөө. Нар сарыг л ачихгүй тайвшрахгүй нь шүү дээ. Тийм ээ? Тэгдэггүй яа. Тэгээд гэргийн хэрэгтэй. Тий. Зандан хэрэгтэй хүн хэлдэг. Тэгэхээр ийм саарам хүүстэй хүн дээрсэн дөө. Тэр саарам маань ихтэй тэнгэрээр нисээд байдаг. Тэгэхээр энэ дууны баатар нэг ийм хүн болоод байгаа. Чи наашраа. Энийг үл гизэгтэй зандан бүсгүй гэж тэрж болно. Тийм ээ? Бид бараг анзаардгүй байгаа. Яг анзаарахгүй дагаад дуулаад байд юм байна. Одоо энэ чи бараг тийм зандан шуулсан муумитэр өсөн дуу юм биш үү юм. Тэгэж ойлгож бодъё. Одоо эстрадын дуу гэлтгүй зохиолын дуун дээр бас өчнөө ол юм байна. За одоо манай гавья төвшин төвс ах юм дуусны дуу байдаг. Чи сонслоо. Заавал ингэж ээж байгаа сэгсгэрээр дууд шаардлагатай байж юм. Нэрээ тиймдээ шүү дээ. Сэгсгээр гэж. Гэхдээ үнэхээр тийм сэгсгэр юм бол энэ чинь дуун тэгж хэлэх шаардлага байхгүй шүү дээ. Тэгвэл чампаа авч тодорхойг нь угаачих таа чи. Эсвэл яруу найрагч ээж сэгсгэрч байсан юм дээ. Энэ өрөөсөө бас наад хийхгүй. Супер. За би чамд дараагийн дог сонсгоод байна. За. Дуучин BX. Битсэн шүтэр мос болон хөлдөөж биврүү харин сэтгэл цас болон цацгаа сүнс тагсан цус мен чимхүйтэн бочхоод чиний зүгэд миний зүрхэн цасар шуураа. Баярлаа. За бүжиг гайхалтай. Аялгау сайхан байна. Үгэн дээр нь залтаа гараад байна. За эхний мөрийг сонсъё. Дэлбэнд туссан шүүдэр мөс болон хөлт гэж байна. Тэр одоо ямар агуу хүйтэн цэцэг вэ? Эсвэл өвөл цэцэг ургасан байна, эсвэл 100 хүйтэн цэцэг ургасан байна. Тэгээд ус тусан гуудаа очоо хөлтчдөг. Бараг тэмдэн дэмжиж хөргөч байдгийг биш үү? За. Эсвэл бага урын хөргөгчдөд орно байж байгаа. За ингээд хоёр дахь мөрдөгөө шилжээд орохоор тэр мөс маань цасуулаад зарцж байгаа. Мөс зарцж байгаа юм уу? Байгалийн онц ноцтой үзэгдэл байна. Тэгэлгүй яах юм бэ? Мөс зарцж байгаа юм тийм шингэний хамгийн хатуу төлөвбөл мөс хайлахаараа ус болно гэхлээр цасуул зарцахгүй шүү дээ. За наад чинь зарцаач. За тэгэнгүүт гурав дахь мөр нь судас
дагсан цус минь цэвэг хүйтэн болчоод гэж байгаа. Энэ амьд хүний тухай дуулахгүй байгаа байхгүй юу? Тийш яаж амьд вэ? Тэгсэн мөртөө тэр хөлдөө цус чинь өнө суцаар нь гүйхгүй. Судас дагсан цус мэн гэж хажуугаар нь дуугаад байгаа шүү дээ. Тийм байгаа. Тэгээд сүүдийнхээ мөрдөө орохоор тэр хүүтэн цус чи явсаар зүрх рүү ороод цас болоод шуурна гинэ. Энэ одоо ямар агуулгатай дуу яа? Бас л тийм моментээр үсэн дуу юм биш үү наад чи? Юу би бас бодоод байгаа байхгүй юу? Эсвэл захиалсан хүн тийм царай муутай авгаатай юм уу? Тэ яруу найрагчийн тийм царай муутай авгаатай юм уу? Уучлан тийм үү? Би нэгөөс ойлгосонгүй. Амар тийм царай муутай авгаатай зориулсан дуу байна дээ. За. Одоо циркийн Гатанбаатар гэдэг залуу жүжигчин дуулсан байдаг. Чи сонслоо? Цэцэг ичэн хөрхөн чамайгаа. Энэ яцаа авгаатай юм. Хүн биш цэцэг ичээд байсан царайнаас. Одоо тий баяр ёслоор ингээд цэцэг өгье л доо. Тэгээд нөгөө цэцэг нэг авгааг нь харснаа. Ичээд байсан. Царайнаас чи. Гэтэл хүний хань юм гэсэндээ бас магтаад байна да. Хөрхөн чамайгаа гэдэг аахгүй юу? Энэ чи магтан гэдэг үг аахгүй юу? Бас нэг юм дуу байдсан шүү дээ. Аягийн чинээ биш. Агийн чинээ жаахан чулуу гэдэг нэг гүр болдог. Тийм гүр болдог шүү дээ тий. Тий. За яг гүр болго жижигхэн алгатай байна л дээ. Тэгээд өөрийнхөө алгатай жижигхэн чулуу зүрлүүлээ битсэн байж болно. За. Гэтэл хүн бүхний алга харилцсан адилхан уу? Тийм шүү дээ. Жишээ нь оргил болтын алга гэж нэг тоо биш юм байгаа шүү дээ. Тийм шүү. Энийг тэгээ жижигхэн чулуу хөө. Юу гэж. Одоо оргил бол жишээ нь ингээ хоёр талтай юм хайрын тавг барьсан юм явдаг тий. Тэгээд наач зүрлийн алдаа гарсан байгаа. Тийм байх уу. Бас нэг эстрадын дуучин бүсгүй байсан хин мэдээ видеог сонсчихсон. Минжин сор гэдэг бүсгүй байна. За. Тэр бүсгүйн дуусан дуу би ойлгосонгүй. Хань нийжид одоо тий. Нөхөртөө зориулсан юм шиг байгаа. За. Нүцгэн байхыг минь битгий хараарай гэнэ. Энэ яатсан би хаатай хүүхэн юм бэ? Бинд нь ямар нэгэн согог байна. За. Эсвэл биеэрээ дөрөв өстэй хөөх нөө. Эсвэл нэг гөхтэй эсвэл гурван гөхтэй. Ямар нэгэн согог байгаа байхгүй юу? Минжин сор гэснээс санаанд нэг дуу ороод ирлээ л дээ. Минжин сорын дуунд тэгэж өгөөдгий. Өсгийн юм нөхөө цэцгэн дээр үлдэхэд гэж. Өсгийн дэс то гайхалтай гүнзгий хийдэг. Тийм ээ. Цэцгэн дээр бэлэр бишглээ хэн үлдлээ. Хинийхэн минжин сорыг. Одоо минжин сорыг хөдөлж юмчуд хайгаад болох нь шүү дээ. Оо энэ хэн энэ байна энэ. Иш явсан байж л тэгээд. Бас наад дуун дээр ч үгүй минжин сорын юу лээ? Унган чэйжиг минь битгий надаарай гинэ. За. Энэ одоо гүүнээс төрсөн хүүхэн юм аа. Би гайхаад байгаа юм. Ээж нь гүүн аав нь азраг байж таарай гэж тий. Ингээд их явдаг хүү юм уу мэдгүй би. Энэ ярьдаг шүү дээ. Бас ёгтлоод ингээд хэлдэг шүү дээ. Дууг бас ингээд одоо жишээ нь содир хүн зориулсан дуу гэдэг ч юм уу тийм ээ. Оо дүүл нийлэн харааг даах гэдэг. Янз янзаар хэлдэг шүү дээ. Тэг ер нь одоо яруу найраг дээр бас анхаарах хэрэгтэй болов харин яг үнээр үнэ. Тий. Надад бас нэг юм бодлоо нөхөө. Би саяхан Улаанбаатарт байгаа миний хамгаа кино үзлээ. За манай алтан үеийн тогтсон сайхан амьд мал байгаа тий. За тэгсэн чи тэр кинон дээр бас алдаа байна шүү. За яасан. За ингэж байгаа. Аав нь тээвэрт 3 сар явчихж байгаа. За тий. Амьд мал байгаа. Тий. За тэнгуүтээ хүүтэйгээ гэртээ хоёулахнаа нэг уулздаг гэсэн буцаж яриа санаж байна. Санаж байгаа. 3 сарын дараа уулздаг. Тий 3 сарын дараа уулздаг шүү дээ. Яг санаж байна. Хүүхд нь өөрийнх нь биш юм билээ. Юу гэсэн үг? За би чамд тайлбарлая гэж заяа. За чи аав нь шүү. За 3 сар уулзаагүй эцэг бүр хоёр уулзах байгаа шүү. За доороод ирлээ. Минийх аава. Хүний үг чи шууд ингэж бүгд хэлчихсэн тийм шүү дээ. Кинон дээр ингэж ирэхгүй байна. За чи дуудаа. Минийх аава. Энэ хорд бодоод нь шүү дээ. Миний аав биш л очгүй бочмаа. Надад л тэгж ажиглаж. Оо яг таач зөв юм байна. Тэр амнест дээр уушгинэ гэдэг чинь би дахиад нэг кинонд тухай яриад байна. Алтан өргөөгээд ах トゥ 3 гардаг нэг кино шүү дээ. Оо тий. Хин билээ нэр нь? Ярво Ямбо Сүмбэ. Ядж ягаад гуруула гомбоо нэ. За ингэж байгаа. Тэр Сүмбэгээ баг мэрэгэн ард руу явчихж байгаа. Тэгээ буцахтаа нэг хөгжний дэрдэг санаж байна. Нөгөө сохроо хүнтэй юу? Тий. За чи сохроо хүнтэй санаж байна уу? Сандгүй яах вэ? Нүд жаргаж байна. Тат санаж байна. За ямар ч гэсэн хоёул киног харчихаа. Охин минь наашаа яв.
мэрэгэн ардын үгийг сонсоо. Зайны ханин зүүн гарт нь хөрвөл хараа орно гэсэн. Чи хараа орохын хараарай. Би харж би өнгөөр харж Тэнгэр минь. сүмбэ сүбрушка чи миний даяны хан мөн бэ? Ээжээ би сүмбэтэй гэрэлтэй байлтай. Нэг ийм л хүмүүсгүй хүүхний тухай хөгүүлээд байгаа юм. Гэж өдний 17-8-9 жил энэ муу чухал хөдөлж явж байгаа хүн болгосон шүү дээ. Тэгэнгүүт хараа ороод харахгүй хараад хаяа явж байгаа байхгүй юу? Ээжийг аваа явж болно Тийм шүү дээ. Охин минь ихийн санаа үрд үрийн санаа сүмбэд байв. Канон дээр юм үг байдгүй юм хаа. Юунда хэлцээд байгаа юм чи? Байхгүй билчээ. Ийм л юм болоод байгаа харин. Өш. Одоо энэ нүдний эмдэгний хэрэг байна юу? Яасан. Сүмбэ ирээд хараа оруулаад явчих юм чи. Таваас тэгж ойлгож болох юм. Өш бас нэг би чамд ингэ ярьсан юм аа. За. За энэ Солонгос кино гэж нэг яа нэг үүлийн үр. Үнхээр нэр там. Арай ч авсаа ихтэй бурхан минь яа. Наад чи яагаад ийм одоо ингэ болгож хийдгийг чи мэдхүү. Хөө. За миний дууснаар бол ингэж байгаа. Солонгос эмэгтэйчүүд ер нь гол төлөв гэртээ хүүхдээ хараад ажил төрөл хийдэг юм дээ. Гэрээ хажиг хийгээ байждаг. Тэгтэл нөхөр нь өндөр цалинтай, улсаас хангамцаатай тийм ээ. Ингээд гэртээ байж байгаа тэр авгаанаар байгаад тэднэрт зориулж хийдэг кино гэж байгаа энэ олон ангитай кино гэж. Тэгээд нэг хүн дээр ертөнцийн бүх зовлон аваач тавиад нөгөө ангийн нотолох гээд ингээ сунгаал байна. Гэхдээ тэр гол төрийн хүн бол нэг арай их зовлон үүсэж байгаа маань чааваасаа. Тий. Арай их зовлон. Дараад ном уншуулдаг байгаа. Гүн баг тий. Одоо жишээ нь хэлж байгаа. За өөрөө их баяа айдын хөлт байгаа байхгүй юу? Эмдэг төрж байгаа юм. За солигчноо ядуу айдын хөлтөд солигч. За нөгөө баяа айдын хөлт чинь солигч. Ядуу дөрөөр явж гинэ. Байн 30-аад анги явна. Заваарч гинэ. Яваа. Затууд нүдүүл нэгшиглүүл за яваад. За тэгж ягаад нэг 90 цент хүрч байгаа ба. За нэг охин юм уу нэг бүсгүүтэй танилцж байгаа. За хоёулаа машин дээр зугаалж явж байгаад аваарт орж байгаа. За нэг нь сохорчноо. За сохроод нэг 20 анги явнаа. Бодсон сүмбэ байсан бол ингээ хараа оруулчмаар байгаа байхгүй. За тийм байхгүй юм чи. Тэгээд яваад. За тэгж ягаад арай гэж хараа орлоо. Тэгэнгүүт тусны өвчтэй болчихноо. Нөгөө ч тусны өвчтэй. За ингээд тэрний гэдэг юм бол ингээд ухаан санаа нь орж гарнаа ингээд. ертөнцийн бүх зовлон гүрж дуусаад насны бүхсэд нэг хүнтэй суугаад дүүтэйгээ сууж байгаа байхгүй юу? Ерөөсөө ойлгомжтой яг юм байна. Бүх киноны хоорондоо адилхан. Манай бүх телевизээр гарч байгаа байхгүй тий одоо. Одоо тэгээд ингэж ер нь дэлхийн киногууд ингээд ингэж ойлгож болно гэж байна. За. Нэг ч газар буухгүй нисээд хэлэх юм бол хятад кино. За. Тодорхой. Нэг цом доногдохгүй гүгээлэх юм бол Америк кино. За. Нэг хүн нилээ идүүнийг зодоолох юм бол Солонгос кино. Тэгээд нилээ идүү нэг хүнийг зодоолох юм бол Монгол кино гэж байна. Наач гайхалтай юм. Зүгээр би ярих юм бол их олон юм байна. Надаас ч олон юм байна. За тэгээ бодол санаагаа хуваалцсан баярлалаа. Яасан. Орж хувцаа өмсөө. За ажил юм. Баярлалаа. Их болсон Монгол хэлнийхээ талаар ярьж байгаа жаахан хадуур байж явж та бүхэн өршөөнс ярих. Чихний чимэг болсон аялгау сайхан Монгол хэл юм. Сууд бэмбэ гэж байгаа ингэж өгүүлсэн байдаг. Бид энэ хэлээр хоорондоо ярьж, энэ хэлээр ертөнцийн юм сүлжигттэй танилцж, энэ хэлээр төрийнхөө албыг залгуулж байгаа. Би зүгээр гадаад хэл сурахыг үгүйсгэж байгаа юм биш. Сурах ёстой. Маш сайн сурах ёстой. Гэхдээ тэр улс хүрээнд нь очиод тэр хүмүүстэй ярихтал гадаадаар ярьж та. Монголчууд хоорондоо яагаад монголоор яриад болохгүй нэ? Бид нар их хилээ түүх соёлоо харихгүй харийн улсууд бидний өвөг дэвтээс уламжлан үдээсэн том соёлыг манай юмаа гэж ЮНЕСКОд авч бүртгүүлээд патентыг авсан байна. Коми морин хор. Энэ бол яалч байхгүй бидний өвөг дэвтээс үдээсэн том соёл. Бид энийг л алдахад хүрээд байна. Тэгэд энэ түүх соёл хилээ хайрлах ёстой. Тэрний тулд эхлээд монгол хүн монголтойгоо хоорондоо монголоор ярьж эндээс эхлэх юм бол гэж би бодоод та бүхнийг монголоор яриач гэж уриалмаар байна. Гардас баярлалаа.